1974 оны 1-р сарын 4-ний шөнө Сиэтл хот. Унтахын өмнөх намгүн, унтлагын өрөөнд унтарсан гэрлийн дараах чимээгүй байдал гудамжинд намуухан салхи сэрчигнэнэ. Линда Айн Хили, Вашингтоны их сургуулийн оюутан, цусны гематологийн судлаач. Өглөө тэр ажилтай, харамсалтай тэр өглөө сэрээгүй юм. Түүний орд ирний давуу дэрэн дээр цус шингэж шал хүртэл тусалж байв. Тэр түүнийг орондоо унтаж байхад нь алжээ. Гайхамшигтай нь хуршүүд юу ч сонсоогүй. Цагдаа нар шалан дээр үлдээсэн хөлийн мөр хөрөгч дээрх бичгэлсэн тэмдэглэл алга болсон дутуур хувцас бүгдийг харсан ч хинч сэжигтэнг тодруулж чадаагүй. Тэр үедээ нэг хүн ийм байдлаар аллаг үйлддэг. Энэ төлөвлөгдсөн хяналж тааруулж гүйцэтгсэн зүйл хэмээн цагдаа нар дотроо бодсон ч баталж чадаагүй. Харин Тэд тэр шөнө Хилигийн үсийг баглаж цогцсыг даашинцтай чирээд машиндаа хийж эдийн захын ойн цаадах толгод руу авчихсан байна. Тэнд тэр түүнийг дахин яргалжээ. Бүр цогцос болчихсон хойноч тэр. Хүмүүс Тэдийг хараад ийм царайлаг хүн ийм зүйл хийж чадахгүй гэж хэлдэг байв. Өөртөө итгэлтэй хууль судалж буй оюутан, оюуны өндөр түвшний илтгэгч. Гэхдээ тэр бүхний ард нэг зүйл нуугдаж байв. Тэр хүн бусдын мэдрэмжийг ойлгож мэдэрдэггүй. Тэр хайрлаж чаддаггүй, өрөвдөж чаддаггүй. Тэр зүгээр л тэгж байгаа мэт дуурайдаг. Яг л хуурамч инээмсэглэл зүйлсэн робот мэт. Ингэж жүжиглэх маш амархан гэж тэр ярьдаг байжээ. Хүмүүс намайг хэр гүн гүнзгий ойлгодгийг мэдэхгүй л байна. Би тэдний өмнө өөрийн биш царайгаа өмсөөд тэдний хүсэн хүлээж харж буй хүнийг Тэд Банди. Түүний хувьд хүнийг хуурах, заллах, мэхлэх гэдэг амьсгалахтай адил амархан. 1974 оны 7 дугаар сарын 14 Вашингтон уурын хөвөөндөх нарлаг өдөр хүмүүс гэр бүлээрээ амарч инээлтэн сууж байлаа. Тэнд Тэд нэг гар нь гипстэй, нөгөө гартаа шүхэр болон ном барьчихсан хөгжин хөглөгчөө машинд очиход туслаач хэмээн бүсгүүчүүдээс гуйж байжээ. Тэр өдөр Жанис От болон Денис Наслон тэмээх хоёр эмэгтэй ор сураггүй алга болсон юм. Нэг нь Тэдийг дагаж яваад эргэж ирээгүй, хоёр дахь нь нөгөөх бүсгүйгээ ирж яваад мөн эргэж ирээгүй. 6 цагийн зайтай ор сураггүй алга болцоожээ. Хоёр цогцсны үлдэгдлийг дараа нь ууланд нэг газар хамтд найсан байхыг олсон байна. Энэ бол Тэдийн гарын үсгтэй хос алга. Би хяналтаа мэдэрдэг, яг л бурхан шиг хэмээн тэр нэгэнтэй хэлсэн байдаг. Энэ бол түүний сэтгэл зүйд хэн байхыг нь хэлж буй түлхүүр үг юм. Бурхан биш, гэхдээ бурхан шиг тоглож чаддаг хүн. Тэдийн коллежийн амьдрал амжилт хүмүүстэй харьцах ур чадвар нь гаднаа бүхнийг төгс мэт харагдуулж байлаа. Тэрээр Вашингтоны их сургуульд улс төр судлалын чиглэлээр сурч, хожим хуулиар сурахаар төлөвлөж байлаа. Найз бүсгүйтэй болсон ч тэр харилцаа нь яг л Тэдийн сэтгэл зүйтэй адилхан хөндөй, дутуу, дотоодтой хагаралтай байв. Хамгийн анхны алга нь түүнийг амьдралын хяналтаа алдаж эхэлж буй гэлтгсэн дохио байсан юм. 1974 оны 1-р сард Вашингтоны их сургуулийн оюутан Линда Айн Хейли алга болов. Тэр үед Тэд яг хуулийн сургуульд орохоор бэлдэж байсан юм. Шөнө бүр номын санд суудаг байсан нь түүнийг хинч сэжигтний жагсаалтанд оруулах боломжгүй болгож байв. Харин яг тэр шөнө Линдагийн ор сураггүй алга болсон үдшийн өмнөхөн Линдаг сургуулийн автобусны зогсоол орчинд явж буйг нэг гэрч харсан байлаа. Нүдэнд дулаахан нэг гар нь гипстэй залуу түүнээс баг зэрэг тусламж гуйж цүнхээ машинаас авахт нь туслахыг хүсэж байсан гэж мэдүүлжээ. Тэд Банди анхны амжилттай алгаа үйлдчихээ дотроо тэр айж байсан. Гэхдээ энэ айдас нь гэмшил биш вэ. Гэмшил гэдэг ойлголт Тэдийн тархинд байгаагүй юм. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний үйлдэлүүд улам зоригтой, улам системтэй болж эхэлжээ. Ихэвчлэн төстэй бүсгүйчүүд төстэй төрлийн нөхцөлд аллаг болж байлаа. Говь цэцгэлэнтэй, урт бор ус, голдуу оюутан охид. Тэд Банди тэднийг машиндаа ном өргөх, эсвэл энгийн тусламж гуйх замаар хуурч дараа нь Volkswagen Beetle рүүгээ хүчлэн оруулж авч явдаг байв. Хуучин шаргал өнгөтэй Beetle маркийн машин бол түүний хамгийн аюултай зэвсэг байлаа. Машинд нь хөшүүрэг, оосор, дугуйн засварын багаж хэрэгслүүд тогтмол бэлэн байдаг байжээ. Машины арын судал байхгүй. Зөвхөн харанхуй зай. Гэрлүүд унтарсан хотын буланд Банди бусдын дуу хоолойг сонсож, өндөрлийг нь мэдэрч, нүдэнд нь айцыг нь харж, өөрийгөө хяналтын оргилд хүрсэн мэт мэдэрдэг байжээ. 1974 оны 100 дуусах үед Тэд Бандигийн хохирогчдын тоо 8 хүрсэн байлаа. Хүний айн бүрлэгхэн түүнд таашаал өгдөг болжээ. Түүний харгислал, зэрлэглэл улам өсөж, зарим тохиолдолд толгойг нь таслах хүртэл аимшигтай болж байжээ. Гэвч энэ бүхний хажуугаар Тэд жирийн амьдралаар амьдарсаар л байлаа. Өглөө бүр кофе ууж, хичээлдээ суун, найз бүсгүйтэйгээ зугаалж хүмүүсийн дунд явна. Хүмүүс түүнийг соёлтой, цэвэр цэмцгэр ирээдүйдээ залуу гэж үнэлдэг байлаа. Түүний хоёр ертөнц зэрэгцэн орших ба. Нэг нь гэрэлтэй, хуурамч нэмсэглэлтэй ертөнц, нөгөө нь сүүдэр, цус, айдас дүүрэн шүн. 1974 оны 11-р сарын 8 энэ үед Банди дор хаяж 11 хүний амьд хүрсэн байв.
Нэгэн хэвийн амьдралтаа дассан жирийн нэгэн бүсгүй Карл Дорончийн амьдрал өдөр оронгороо эргэх тавилантай байжээ. Түүнийг буудлын дэрэгдэх машины зогсоолоос гарах гэтэл хар хүрэмтэй үсээ цэгцтэй самсан. Өөртөө итгэлтэй царайтай залуу ойртон иржээ. Тэр залуу цагдаагийн офицер Росланд байна. Та яг одоо бидэнтэй хамт явах шаардлагатай байна гэд мэл гайхсан Каролыг машины зүг чиглүүлв. Бүсгүй анхандаа эргэлцсэн ч тэр хүний намблаг дүр төрх хуулийн ажилтан гих итгэл үнэмшил нь бүсгүйг дагахад хүргэв. Хэдхэн хормын дараа тэдний сууж яваа машин хотоос голтон бүдэг гэрлүүд ард нь үлдэж байлаа. Кэрол эргэн харж та намайг яг ямар хэрэгт холбогдсон талаар хэлж болох уу гэж зөөлөн асуухад залуу инээмсэглэн та өөрөө мэднэ гэж бодож байна гэлээ. Тэр мөчтөл бүсгүйд хачин мэдрэмж төрж аюул ортож байгааг зөнгөөрөө мэдрэв. Гэвч аз түүний талд байжээ. Замын хажуугийн хонхоосон хэсэгт ирмэгт залуу гарч түүнд гав зүхийг оролцсон ч Кэрол түүний гараас мултарч хажуугийн ойроо гүйж одсон юм. Кэрол шөнийн харанхуйг сүслэн гүйж эцэст нь гэрэл ассан нэгэн фермийн гадаа ирсэн юм. Цагдаа дуудаж мэдүүлэг өгсөн ч тэр залуу аль хэдийн алга болсон байв. Банди зөвхөн хүчирхийлэл үйлдэл зогсохгүй үйл явдлыг удирдах, хянаж, тоглолтыг гартаа авч байгаа мэдрэмж түнд таашаал өгч байв. Түүний ангийн арга барил хурдцтай өөрчлөгдсөн юм. Тэр эхлээд харанхуй гудамж эзгүй газар ашиглаж байсан бол хэдхэн сарын дотор хэнийг ч айлгахгүй олонний хөлд дарагдсан газар номын сан цэцэрлэгт хүрээлэн тэрч байтугай хүнээр дүүрэн их сургуулийн коридороос бүсгүйчүүдийг хулгайлж байв. Бандингийн сонголт санамсаргүй биш байлаа. Ихэнх хохирогч нь бор хүрэн үстэй, дунд зэргийн өндөртэй, ихэнх нь төвийн мужийн орчимд амьдардаг. Нас ойролцоо царайлаг охид байлаа. Түүний хувьд энэ нь зүгээр ч нэг тохиолдол байгаагүй. Хожим тайлагцсанчлан сэтгэл зүйн гүн улмөр үлдээсэн эмэгтэй болох түүний анхныхаар Даяна нь яг л ийм төрхтэй байжээ. Алга бүрээр тэр өнгөрсөнд өөрийг нь голсон тэр бүсгүйн дүрийг дахин устгаж, өөрийгөө ялагч гэж мэдрэхийг хүсэж байсан юм. Бүсгүйчүүдийн алга болох тохиолдлууд улам ойр ойрхон, улам илүү зөрөгтэй, улам илүү аимшигтай болж эхлэхэд цагдаагийнхан түүнийг сэжиглэж эхэлсэн ч банди үргэлж тэднээс нэг алхмын урд алхаж байлаа. 1975 оны 8 дугаар сарын 16-ны шөнө Ютамужийн Грэнжер дүүрэгт эргүүл хийж явсан цагдаа нэгэн сэжиг бүхий шарангийн Volkswagen Beetle машиныг зогсоож шалгажээ. Машины жолооч нь Тэд Банди байв. Машинаас хуванцар гав, баг, хормогч, цахилгаан чийдэн, олс, будагдсан хуулбар жолооны үнэмлэх, төмөр хөшүүрэг, тууд зэрэг олджээ. Тэдгээр зүйлсийг хулгай хийхэд ашигладаг гэж тайлбарласан ч цагдаа нарын сэжиг улам ихсэж удахгүй түүнийг Ютамужид хулгайлагдж байсан Кэрол Дэрэнч гэх бүсгүйн хэрэгт холбон шалгаж эхэлжээ. Дээр дурдсанчлан Кэрол Дэрэнч нь өмнө нь 1974 оны 11-р сард цагдаагийн дүр үсгсэн нэгэн этгээдэд баригдсан ч азар зүгтэж чадсан нэгэн байв. Тэрхүү этгээд яг л бандигийн дүр төрхтэй таарч байсан юм. Цагдаагийн таних ажиллагаанд Кэрол бандиг шууд таних, Тэд Бандид хүчингийн оролдлого, хулгайн хэрэг зэрэг зүйлэнгээр хэрэг үүсгэв. 1976 оны 3 дугаар сард шүүх хуралдаан болж Тэд Бандид 15 жилийн ял оноож Ютамужийн ухаалаг ангид төржээ. Тэдийг Колорадо мужид шилжүүлэн тэнд болсон нэгэн эмэгтэйн аллахын хэрэгээр мөн шалгаж эхлэв. Түүнийг Аспен хотын шоронгийн төр саатуулах өрөөнд байлгаж байх үед банди зал хэрэглэн оргож чаджээ. 1977 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Тэд өөрийгөө өмгөөлөх шүүх хуралд оролцох нэрийдлэр номын сангаар орж судалгаа хийж байв. Тэнд багтан түүнийг нэг ч цагтаа хянаж байсангүй. Тэр боломжийг ашиглан цонхоор үсэрч уул руу зүгтаасан юм. 3 хоног уулан тэнүүжилсэн ч өсөж даарч хүрсэн банди дахин баривчлагдаж шорон руу буцсан юм. Гэхдээ энэ явдал түүнд бас нэгэн санааг төрүүлсэн байлаа. Хэрвээ илүү сайн төлөвлөж чадвал амжилттай зүгтэж чадах юм байна гэсэн сэтлийг авчээ. 1977 оны 12 дугаар сарын 30-нд Колорадо мужийн Glenwood Springs-ийн шоронгоос тэр дахин оргож чадсан. Энэ удаа тэрээр орой бүр дасгал хийж жингээ хасаж байсан бөгөөд шоронгийн тааз руу гардаг жижиг нүхээр зүгтжээ. Тэр орондоо дээрээ хуурамч хүний дүр бүтээж тавьсан байв. Харгалзагчид түүнийг оргосныг дараагийн өглөө анзаарсан бөгөөд тэднийг орголт болсныг мэдэх үед банди аль хэдийн хотыг орхин одсон байжээ. 1978 оны 1-р сарын 15-ны шөнө Тэд Банди Чи Омега дотор байр руу нэвтрэн орж 21 настай Маргарет Боуман хэмээх охиныг орон дотор нь зохиж хүзүүг нь мушгиж амийг нь хөнөөсөн. Ингээд зогссонгүй үргэлжлүүлэн Лиза Левиг толгойр нь хүчтэй зохиж хүчирхийлж сүүлд нь амьсгалыг нь бож хөнөөсөн. Түүний зогцост шүдний мөр үлдээсэн байв. Карен Чандлер, Кэти Клейнер нар хүнд гэмтэл авсаж азар амьд үлдсэн байна. Үүнээс 2-7 хоног гаруйгийн дараа буюу 2-р сарын 9-ний өдөр тэр 12 настай Кимберли Лич гэх охиныг сургуулиас нь хулгайлж хөнөөсөн. Энэ хэргийн ул мөрөөр цагдаа нар мөрдлөгийг эхлүүлсэн байна.
1978 оны 2 дугаар сарын 15 буюу сүүлийн хэрэгээс 6 хоногийн дараа Бандиг Флоридагийн Пенсакола хотын цагдаа Дэвид Ли замын хяналт хийж байх үедээ с ิจ гтэй машин жолоодож явааг анзаарч зогсоох гэж оролдов. Тэд эсэргүүцэл үзүүлсэн ч удалгүй баригдсан юм. Машинаас нь Кимберли Личийн сургуульд хэрэглэж байсан эд зүйлс олдсон бөгөөд ингэснээр түүний аллахын холбоо батлагдав. Энэ нь Бандигийн насан туршаагүй хүүхэд рүү үйлдсэн цорын ганц батлагдсан аллах бөгөөд түүнийг сэтгэл зүйн гүнд ороотолд орсны сүүлчийн хяналтаа алдсан байдлын нотлогоо юм. Арга барил нь бие махбодын хүчирхийлэл төвлөрч, бэлгийн хүчирхийллийн шинж улам давмгайлсан. Хохирогчдыг олноор нь нэг дор хөнөөснө нь түүний дотоод бухимдал, задгаарл, цөхрлийг илтгэж байв. Флоридад явж байх хугацаанд тэр дахин олон машин хулгайлж, гудамжинд нуугдаж, мянган хүнээс зүгтэж байсан ч шөнийн эргүүлт таарсан нь түүний азгүй төгсгөл байлаа. 1978 оны 2 дугаар сарын 15-нд Тэд Банди эцсийн удаа баривчлагдсан ч тэр хэдийнэ 30 гаруй хүний амьд хүрсэн байсан бөгөөд түүнээс гаднах олон хэрэг одоо ч бүрэн нотлогдоогүй байна. Тэд Банди баригдсныхаа дараа удаан хугацаанд шүүхийн шат дамжлагаар орсон бөгөөд энэ хугацаанд өөрийн хэрэгт хүлцэнгүй эсэргүүцэл үзүүлж олон удаа өөрийгөө өмгөөлсөн. Түүний шүүх хурлын үеэр гаргасан үйлдэл, зан авир нь олон хүнд сэтгэгдэл үлдээсэн юм. Тэд Банди шүүхтэр өөрийн өмгөөлөгчийн үргийг гүйцэтгэхийг хүссэн бөгөөд сэтгэл хөдлөлгүй тайван байдлаар өмгөөлөл хийсэн юм. Тэрээр өөрийн үйлдэлийг үгүйсгэх биш, харин олон талаас нь тайлбарлахыг зорьсон нь олон хүнийг гайхшруулж байлаа. Тэд Бандиг сэтгэл зүйн мэргэжилтнүүд маш нарийн шинжилсэн бөгөөд дараах дүгнэлт гарсан юм. Тэрээр антисоциал зан төрөх, нарциссизм, хүчирхийлэл татагдах хандлага бүхий хүн байсан. Түүний ухаан маш өндөр түвшинд боловч сэтгэл зүйн хувьд гүнзгий гэмтэлтэй эмзэг талуудтай. Бандиг хүний сэтгэл зүйн хамгийн харгас төгс гэмт хэрэгтэн гэж тодорхойлсон. Мөн тэрээр бусдыг өөрийн хүсэл зоригтод нийцүүлэн захирч хянахыг эрмэлзэгч байлаа. 1979 оноос эхлэн Флорида мужийн хуулийн байгууллагаас Тэд Бандигийн эсрэг хүнд гэмт хэрэг, тэр дундаа Чиамага байрны хэрэг болон Кимберли Личийн хулгайлах аллах зэрэг хэргийн шүүх хурлыг явуулж эхэлсэн. Шүүхийн туршид Бандийн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэл үзүүлсээр байсан ч баримтууд нь түүнийг гарцаагүй алуурчин болохыг нотлон харуулсан юм. 1980 онд Тэд Бандиг цаазын алт шийтгэж, Флорида мужийн цаазын алтан болсон анхны цуврал алуурчин болжээ. Түүний цаазын алыг хэд хэдэн удаа хойшлуулж байсан ч эцэст нь 1989 оны 1-р сарын 24-нд галт зэвсгээр цаазалсан юм. Тэд Бандигийн хэрэг нь Америкийн цуврал алуурчдын түүхэнд хамгийн алдартай судлагдсан тохиолдол болсон. Хүний сэтгэл зүй, гэмт хэрэгтэй холбоотой олон судалгаа, кино, ном зохиолын их сурвалж болсоор байна. Мөн цагдаа мөрдөгчдийн шинэ аргачлал, криминологийн шинжлэх ухааны хөгжлийг түргэсгсэн юм. Түүний үйлдэл амьдралын замнал нь манай нийгэмд сэтгэл зүйн мэдлэг анхаарал, хамгаалтыг нэмэгдүүлэх шаардлагыг дахин сануулсаар байна.